Увс аймаг дэх Хилийн цэргийн Тэг 245 дугаар ангийн Ахмадын хорооноос 2023 онд хийсэн ажлын товч тайлан. Хилийн цэргийн Тэг 245 дугаар ангийн Ахмадын хороо 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд нийт 25 ажил төлөвлөснөөс биелсэн 23, биелээгүй 2, төлөвлөгөөг 92% хэрэгжүүлж хагас болон бүтэн жилээр ангийн захирагч болон Ахмад хэлчтэд танилцууллаа. (2023 оны 1-р сарын 8-нд Ахмадын хорооны гишүүдийн ээлжид хурлыг зохион байгуулж 2022 онд хийсэн ажлын тайлан, хуримтлал түүний зарцуулалт, 2023 онд дагаж мөрдөх 9 бүлэг 83 зүйлтэй дотоод журмыг хилэлцэн баталж хэрэгжилтэйг хангуулан ажиллав. (17-р жарны үзэсгэлэн болгогч хэмээх харагчин усан туулаа жилийн хаврын тэргүүн сарыг тохиолдуулсан хүлээн авалтанд Ахмад хэлчдийг бүрэн хамруулан 2023 онд 60 болон 70 насны ой тохиолсон 2 Ахмад хэлчинд дотоод журамд заасны дагуу хүндэтгэл үзүүллээ. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Ахмадын хороо зөвлөлүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын арга хэмжээнд Ахмадын хорооны гишүүдээс баг тамирчдыг бэлтгэн оролцуулж, гар бөмбөгийн тэмцээнд 2 дугаар байр, хүзрийн тэмцээнд 3 дугаар байр, ширээний теннист 2 дугаар байр тус эзэлж, нийлбэр дүнгээр 4 дугаар байранд шалгарав. Ахмадын хорооны 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу анги болон Хилийн цэргийн Тэг 308, Тэг 204-р салбаруудын малын сүрт 2023 оны 3-р сард төл түмний үйлс аяныг зохион байгуулан ажиллаж, малын суурийн цэргийн албан хаагчдад албаны онцлогийг тайлбарлан ойлгуулж, цаг уурын өвөрмөц онцлогт тохируулан бэлчээрийн мал аж ахуй, ашиг шимийг нэмэгдүүлэх, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч, хугацаа цэргийн албан хаагчдыг амтад хоол цайгаар үйлчилж, малын сүрт шаардагдах эд материалыг бие бүрэлдэхүүнд хүлээлгэн өгөв. Увс аймгийн Улаанзагалмай хорооны өдрийн үйлчилгээнд Ахмад хэлчдийг үн төлбөргөө хамруулж, харч чулуун орон дээр пиццэг эмчилгээ хийлгүүлж, өдрийн хоол цайгаар үйлчлүүллээ.
Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жилийн ой өгтөж, үл тасрах түүх аяны хүрээнд Хилийн цэргийн ТЭГ 245 дугаар ангид ажиллаж байсан анхдагч Хилийн 2 дугаар заставын анхны дарга бэлтгэл дэд турандаа Б. Батсуур, хүн эмнэлгийн албаны дарга бэлтгэл дэд турандаа Ö. Баттурж, барилга орон сууцны албаны анхны дарга бэлтгэл хошууч Ц. Лагов, хэсэг хариуцсан анхны офицер бэлтгэл дэд турандаа Н. Алтан хуйг, дотоод тэнэлт аюулгүй байдлын анхны дарга бэлтгэл дэд турандаа Б. Баярхүү нарыг оролцуулсан 15 минутын нэвтрүүлэг хийж ангийн бие бүрэлдэхүүн Ахмад Хилчтэд сурталчлав. Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жилийн ойг өгтөж, манай ангид ажиллаж байсан үе үеийн ангийн захирагч, штабын дарга, ард талын албаны дарга, алба тасгийн дарга, энгийн ажилчид нийт 46 Ахмад Хилчид оролцуулсан үл тасрах түүх видео контент хийж Ахмад Хилчдийн алдар гавьяаг сурталчилсан. Ахмадын хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Амтад хоол удирдлагын арга хэмжээг 2023 оны 1-р ээлжээр хугацаа цэргийн албанд татагдан ирсэн сургалтын төвийн шинэ дайчдад 2023 оны 5-р сард зохион байгууллаа. Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жилийн ойн баярын үйл ажиллагаанд орон нутгийн Ахмад Хилчдийг төлөөлнө Ахмадын хорооны дарга Э. Батэрдэн, гишүүд Г. Батболд, Ц. Лагов, Д. Баян дэлгэр, Д. Батболд, Ил Жимсээ, Б. Оюнхүү нар нь хотын Ахмад Хилчдтэй хамт баярын үйл ажиллагаанд оролцож Ахмадын хорооны туг хүлээн авсан. Баярын үйл ажиллагаанд оролцсон Ахмад Хилчид Архангай аймгийн Хоргийн тогоо, Тайхар чулуу зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялал зохион байгууллаа. Хил хамгаалах байгууллагаас төрсэн генералуудыг оролцуулсан Дархан хилийн цадиг нэвтрүүлгийн зураг авалтанд ангийн захирагчаар ажиллаж байсан бригадирын генерал Ч. Сайнтур даргатай хамт Ахмад Хилчид оролцууллаа.
Хил хамгаалах байгууллагын 90 жилийн ойг угтаж, хилчдийн өдөр баярыг тохиолдуулан орон нутагтаа амьдарч байгаа Ахмад хилчдийн төлөөлөл 22 Ахмад хилчин оролцуулсан зугаалгын үйл ажиллагааг 2023 оны 9-р сарын 9-ний өдөр зохион байгуулав. Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Ахмадын хорооны эмэгтэйчүүдийн хэсгийн дарга энгийн Ц өнөр тэргүүлэгч бэлтгэл ахлах дэслэгч ил дулмаа нарын санаачлагаар Ахмад хилчин энгийн Д алтан туяа Им Бямба нарын гэр бүлийн гишүүдтэй хамтран гинтийн бэлэг арга хэмжээг зохион байгуулж 10 минутын видео контент хийж Ахмад хилчид тэдний гэр бүл улс нутгийн ард иргэдэд хүргэсэн. Ахмадын хорооны 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу Ахмад хилчдийн өдөрлөг арга хэмжээг Хөлийн цэргийн Тэг 308 дугаар салбарт зохион байгуулж 2022 оны 2 дугаар ээлжээр Угцаа цэргийн албанд Хөвсгөл аймгийн Эренчин Лүм сумаас татагдан ирсэн төрөөч Я Бат сайхныг найз охинтой гинтийн байдлаар уулзуулах гинтийн бэлэг арга хэмжээг зохион байгуулж видео контент хийж гэр бүл анд найзуудад нь сошиалор хүргэсэн.
2023 оны 5 дугаар сард Хилийн цэргийн тэг 228, тэг 308 дугаар салбар, 2023 оны 11 дугаар сард Хилийн цэргийн тэг 246, тэг 312 дугаар салбаруудад Ахмад хэлчдийн удирдлагын арга хэмжээг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулав. Ахмад хэлчдийн удирдлагын үеэр цагаан амьдрал, тэрбум мод, амьдрах сайхан зэрэглээх зохиол яриа хийж, офицер ахлагч эмэгтэйчүүдийн хэсэгт заавар зөвлөмж өгч урлаг уран сайхнаар үйлчлэв. Хилийн цэргийн тэг 246 дугаар салбарт ажиллаж байсан Ахмад болон залуу хэлчдийг оролцуулсан 3 үеийн уулзалтанд Монгол улсын хүндэт хэлчин бэлтгэл дэд хурандаа Г. Батболд, Монгол улсын онц хэлчин харуулын дарга ахлах ахлагч Им Пүрвд орж, хугацаа цэргийн албан хаагч ахлах байлдагч Им Нимдаваа нарыг оролцуулав. Хил хамгаалах байгууллага, анги байгууллага, сурталчлах ажлын хүрээнд Хилийн цэргийн тэг 246 дугаар салбарт 2023 оны 1-р ээлжээр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос хугацаа цэргийн албанд татагдан ирсэн Дэд Түрүүч Г. Сэргэлэнбат, Дэд Түрүүч Им Төгөлдөр, ахлах байлдагч Им Нимдаваа, байлдагч Ил Анар, байлдагч Г. Инх Тулга, байлдагч Ис Инх баярыг оролцуулсан гинтийн бэлэг арга хэмжээг зохион байгуулж, тэдний гэр бүлийн видео мэдчилгээ оруулсан 6 хэсэг видео контент хийж, гэр бүл, анд найз, Увс аймгийн ард иргэдэд сошиалоор хүргэсэн. Монгол улсын ерөнхийлөгчийн тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2023 онд 3-аас 7 дугаар сарын хооронд 20 харьцагт 6 харьцаатай хүлэмж барьж, Чацарган 25 мянган суулгац, Үхрийн нүт 5 мянган суулгац, Улиас 4 мянган суулгац, Бургас 6 мянган суулгац, Чавганы мод 100 ширхэг тус тарив. Хилийн цэргийн тэг 228, тэг 308, тэг 246, тэг 312 дугаар салбаруудын нийт бие бүрэлдэхүүнд
тэрбум мод үндэсний хөтөлбөр, ойжуулагч мэргэжлийн сургалтын 24 цагийн хичээлийн конспект сургалт явуулж 20 гарын авлага, 24 видео хичээлүүдийг хүлээлгэн өгч салбаруудын хашаанд 40 бургас мод тарьсан. (2023 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Хилийн цэргийн тэг 245 дугаар ангийн Ахмадын хорооны гишүүдийн хурал зохион байгуулж, хурлаар Ахмадын хорооноос 2023 онд хийсэн ажлын тайлан, хуримтлал, түүний зарцуулалт, 2024 онд дагаж мөрдөх 13 бүлэг 139 зөвлөлтөд дотоод журмыг хилэлцэж, хуралд оролцсон Ахмад хэлчдээс 2024 оны 1-р сарын 1-ний өдөр дотоод журмыг баталж, хэрэгжилтийг хангуулж ажиллах эрхийг Ахмадын хорооны даргад өгөв.